За 2011 оны кикбоксing аврах шалралт тэмцээний үеэр танин мэдгүй телевизийн хамт олон Киев хот болон Украин улсын талаар сурвалжлага бэлтгэж ирсэн юм а. За энэ талаараа одоо үзэгчтэй хүргэе. За Украин улс бол одоо зүүн Европын нутаг дэвсгэрт оршдог. За зүүн Европтой бол нэлээд одоо томоохон газар нутгийг хамарж оршдог ийм газараа 600 гаруй мянган квадрат километр талбайтай ийм орн байгаа. Зүүн Европт нэлээд томдоо орн газар нутгийн хувьд. За Оросын холбооны улс, за Беларусь, Польш, Словак, Унгар, Өрмийн, Молдав. За тэгэл одоо хар тэнгис, Азовын тэнгисээр хүрээлэгдсэн ийм орн шүү дээ. За хуучин бол одоо Зөвлөл социалист бүгд найрамд холбооны улсын бол харьяанд байсан ийм орн. За Украины одоо түүх гэдэг инхээр 880 оноос хойш Киевийн Рус гэж хаан тулсын үеэс одоо энэ түүхийг авч үздэг. За тухайн үед одоо худалдааны болон одоо цэрэг зэвсгийн томоохон одоо төв бол яа харахгүй Украин тэр дотор одоо Киев байсан юм а. За 13 дугаар зуунаас өмнө бол нэлээд хүчрхэг ийм орн байсан. Ингээд 13 дугаар зуунд 1240 онд Монголын одоо байлдан дагуулд одоо өртөж Киев эзлэгдсэн юм түүхтэй. Ингээд одоо Киевийн ван болон украинчууд бол 13 дугаар зуун буюу 1240 оноос хойш бас Монголын одоо их эзний улсын бас бүрэлдэхүүнд орж дагаар орж ингэж оршин тогтножсэн ийм түүхтэй байдаг. За одоо бол 1945 онд Украин бол нэгдсэн үндэсний байгууллагад одоо аль биесээр бүртгэгдсэн. Ингээ 1945 оноос хойш 1991 он хүртэл хуучнаар Зөвлөл социалист бүгд найрамд холбоот улсын бүрэлдэхүүнд байсан юм а. Ингээ 1991 оноос хойш Украин улс гэж аль биесээр одоо тусгаар тогтносон. За нийт одоо 24 мужи улстай. За нийслэл хот бол Киев байгаа. За энэ Киевийн хэсгээс харагдаж байна. Киев бол өнөөдөр 4 сая хүн амтай бизнес, худалдаа, улс төрийн эдийн засгийн томоохон юм төв хот байгаа. За хуучин бол Монголын одоо монголчууд социализмын үед бол их олноор суралцж ирсэн. Ялангуяа одоо нисхийн салбарт одоо тэргүүлэх байр суурь эзэлж нисхийн одоо боловсон хүчин одоо чанартай бэлтгэлдгээрээ Украины одоо онцлог сургалт бол онцлог байдаг. За одоо ч гэсэн Монголын одоо оюутнууд бол Украинд суралцдаг. Нийт 200-аад оюутан байдаг гэж байгаа. За энэ маань ихэнх нь одоо нисхийн салбарт одоо суралцдаг. Ийм байна. За энэ Киев хотын дүр харагдаж байна. Киев бол одоо энэ Днепр мөрнөөр хүрээлэгдсэн ийм одоо ногоон хот. За дэлхий дээр хэд хэдэн ногоон хот байдаг бол эхний 5-д бол бас энэ Киев орно гэж байгаа. Ногооноор маш одоо ногоон ийм хот байгаа. За энэ таны мэдхийн хэлд сурчлал хэсэг маань яг 5 сарын 9-ний өдөр одоо Киев буусан. За энэ өдөр бол одоо эх орны 2 дугаар дайны төгсгөл өдөр буюу Ялалтын баярын өдөр бас тохиолсон байгаа. За тэгээд энэ Ялалтын дэлхийн 2 дугаар дайны үед зөвхөн Киевийн төлөөхөд 600 мянган цэрэг ирс амиа алдсан гэсэн юм тоо байдаг. Тэгээд Киев бол бас баатар хот. За энэ утгаараа бас энэ дэлхийн 2 дугаар дайны үеийн дурсгал одоо хүндэтгсэн тэднийг дурссан дэлхийн 2 дугаар дайнд амь ирсэн цэрэг их оронч хүмүүсээ дурссан юм том цогцлбортой Родино Мат гэж нэртэй. За энэ одоо цэцэрлэгт хүрээлэн харагдаж байна. За энэ мөн бас манайхтай адилхан 1932-оос 37 оны үед бас их хилмигдүүлэлтийн үеэс явагдаж ирсэн юм а. За энэ дээр байна. 32-оос 33 онд одоо хуучин одоо Зөвлөл социалист бүгд найрамд холбоот улс харьяанд байсан. Тэгээ энэ утгаараа л Украины бас мурдаа барьдаг сэхэтэн чадaltaй хүмүүсийг яг л одоо манайхтай адилхан олноор одоо хилмигдүүлж хоморголон одоо устгасан байдаг. За энд зориулж бас ийм хилмигдсийн одоо дурсгал зориулсан ийм цогцлборыг бас хийсэн байдаг. За тэгээд ер нь яг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн гэдэг юм их цэвэр чанартай зүйлүүдээр бас энэ өргөлгчтэй үйлчлэгдэх нь харагддаг. За энэ бол бас Оросын одоо алдартай Кавасон Киевийн тийм Украины. За энэ орчин үеийн одоо Украин залуусын жирийн амьдрал. За ерөнхий зүр юмны үнж гэдэг юм уу? Худалдан авах одоо чадварч гэдэг юм ерөнхийдөө бол манайх тах төстэй. Гэтэ Украин бол нийтдээ 46 сая хүнтэй гэж байгаа шүү дээ. За бараг 50 сая төгч байгаа.
За энэ утгаараа одоо Монголоос үнэхээр одоо эдийн засгийн хөгжих эргэлтийн үед мэдээж том байх. За гэхдээ явны үнийн хувьд ер нь төстэй. Гривен гэж одоо мөнгөний нэгжээрээс худалдаа хийдэг байгаа. За энэ дээр бас энэ ер нь 13 дугаар 100 буюу тэр нөгөө алтан ордны үеийн түүхийг бол нэлээд дарах бас тийм тэр талаар дурсах юм дургу юм уу надад санагдсан. Ялангуяа одоо Монголын холбогдолтой түүх дурсгалын газруудыг төдийлөн бас мөгжүүлж хөрөнгө оруулж ингэж бол гаргахгүй. Аль болох одоо өөрсдийн одоо хүчрхийг явсан тэр үеэ бол ингэж гаргасан байдаг. Хөрөнгө оруулж сэргээн завсарлаж энэ жуулчд үзэгчдэд үзүүлж байгаа энэ байдал ажиглаж байгаа юм л да. Гэхдээ бас монголчууд маань өөхтөхөө бас сайн судалж мэдж байгаа хэрэгтэй. Ялангуяа залуучууд маань 771 жилийн өмнө одоо энэ том хотыг одоо Монголын цөөхөн одоо морин цэрэг эзэлж авч одоо тухайн үеийн одоо хуулиар тийм ээ одоо өөрийн болгож исэн дагаар оруулж исэн ийм түүхтэй. Тэгээ энэ түүхийг бас энэ түүхийн сэдвтэй зүйлүүд бол их ховор л дөө. Маш одоо ховор байдаг. Биднээс нэлээд одоо хайж одоо тэр талаараа сурвалжлах юм бодол байсан боловч тэр одоо үеийн түүхийг бол төдийлөн тийм дурсах их дургуун бас ажиглагдчихлээ л та. За тэгээ энэ шар хайрганы үйлдвэрлэл эднэр бол бас хэмдэр юм билээ. Одоо янз бүрийн одоо төрлийн одоо шар хайрг бол одоо чөлөөтэй худалдаалдаг. Янз бүрийн одоо 20 эднэр бол 50-аад байхгүй. Бол харагдчихл байл. За энэ бол одоо энэ Украины бол би түрүү хэлсэн одоо дэлхийн 2 дугаар дайны үед одоо амар өгдсөн цэрэг дайчин одоо ирсэн дурсгал зориулсан юм газар л да. За тэгээ энэ ташрамд бас энэ Украин болон Киев хотоор аялах, Киев хотын талаар мэдээлэл авах энэ тал дээр бас гүн тусалцаа үзүүлсэн Киевд сурдаг оюутнуудаа баярлалснаа илэрхийлье. За Киев бол бас оюутны холбоотой. За энэ оюутны холбооны одоо залуучуудад бас энэ ташрамд талархснаа илэрхийлье. Манай Монголын